Эртний Ромын түүхээс харахад Ромын төрийн 3 үе байжээ. Эхний үе нь Ром хотыг үүсгэн байгуулж сүүлчийн хаан Тарквиныг түлхэн унгаах хүртэл үргэлжилсэн хаант улсын үе. Дараагийн үе нь Ромын бүгд найрамдах улсын үе. Сүүлийн үе нь Ромын эзэнт улсын үе юм. Эдгээр хугацаанд эртний Ромд иргэдийг язгууртнууд Patrician ба энгийн хүмүүс Plebeian гэсэн хоёр ангид хуваадаг байв. Патриц гэдэг нь чинэлэг газар эзэмшигчид, нөлөө бүхий улс төрчид, эрх баригч элитийн гишүүд буюу Ромын угуул иргэд нийгэм дэх язгууртны ангийн төлөөллийг хэлнэ. Ром байгуулагдсанаас хойш удам угсаатай Патрицийн гэр бүлүүд улс төр, нийгмийн асар их эрх мэдэлтэй байв. Тэд засгийн газрын гол албан газруудыг хянаж, Сенатад алба хаадаг байжээ. Товчхондоо Ромын нийгэм дэх эрх мэдэлтэй нэр хүндтэй албан тушаалыг патрицчууд дангаар бүрдүүлдэг байсан. Харин Ромын хүн амын дийлэнх хувийг бүрдүүлдэг плебейн бусад газраас Ромын нутагт нүүдэлэн ирж суурьсан тариачид, худалдаачид, гар орчууд, ажилчид зэрэг хөрөнгө чинээгүй, нийгмийн доогуур байр суурьтай, нөлөө багтай хүмүүс байв. Цаг хугацаа өнгөрөхөд плебейчүүд засгийн газарт төлөөлөлтөй байхын төлөө тэмцэж, улс төрийн зохион байгуулалтад орсон төдийгүй Ромын нийгэм эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн. Патрици ба плебей гэх хуваагдал нь зөвхөн нийгмийн шинжтэй төдийгүй улс төрийн чухал ач холбогдолтой байжээ. Ромын бүгд найрамдах улсын түүхийн ихэнх үед улс төрийн эрх мэдэл нь патрици ангуудад төвлөрч, харин плебейчүүд улс төрийн албан тушаал нөлөөлөлтөй болох боломж хязгаарлагдмал байсан. Conflict of the Orders гэж нэрлэгддэг нийгэм, улс төрийн удаа дараагийн тэмцлийн үр дүнд плебейчүүд аажмаар улс төрийн эрх төлөөллийг олж авчээ. Түүнчлэн тэмцлийн үр дүнд плебейчүүдийн эрхийг хамгаалахад чиглэсэн улс төрийн янз бүрийн шинжилгээг хийж, плебейчүүдийн эрх ашгийг хамгаалах төлөөлөгчтэй үүрэг бүхий трибуналуудыг байгуулсан. Цаг хугацаа өнгөрөхөд нийгмийн тэмцэл хөдөлгөөний үр дүнд хувь хүмүүс цэргийн алба хашиж, худалдаа эсвэл бусад аргаар эд баялаг статус олж авах боломжтой болсон. Ромын бүгд найрамдах улс болон Ромын эзэнт гүрний хожуу үед патрици ба плебей хоорондын ялгаа аажмаар арилж, эд баялаг, байр суурь, улс төрийн холбоонд суурилсан нийгмийн шатлалаар солигджээ. Хуульч Шуухан блог нийтлэлийг уншаарай. Хамтдаа хөгжцгөөе.